Сайн байцгаана уу? Шинэ нэрний шинэ хүн подкастын ээлж дугаар эхэлж байна. За өнөөдөр бүгдээрээ хүлээн зөвшөөрлийн талаар ярилцгаая. За ер нь хүлээн зөвшөөрөл гэж яг юу юм бэ? За миний хувьд хүлээн зөвшөөрлийн талаар яриг бол жишээ авч ил тайлбарлалаа. Хүлээн зөвшөөрөл гэдэг нь өөрөө бас жоохон өргөн сэдв шүү дээ, тийм. Тэгээд за хүлээн зөвшөөрөл гэж ярихлаар одоо бүх асуудлууд гарч байгаа газар тэр нэг хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал үүсэдэг байхгүй. Тэгээд тэнд ямар нэгэн бачуурл үүсэж байгаа тохиолдолд тэр нэг бас л нэг ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудлууд гараад байна шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг хүмүүсийн хооронд харилцаа бие биентэйгээ одоо ингээд нэг таарамжгүй байгаа нь бие бинийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг юм асуудал харагдаад байдаг байхгүй. Тэр нь болохоор хоёр хүний яг ярилцж байгаа ярианаас тэр хүнийх нь өөрийнх нь тэр хүний талаас зүг байгаад идэг. Миний талаас харахад тэр нь зүг байгаад идэг. Тэгэхээр яг энэ байдлыг нөгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудлаас болоод бачуурл асуудал маргаан ч юм уу ямар хүмүүсэд идэх санагддаг байхгүй. Үсгэл. Тэгэхээр яасан юм дээр яг ингээд яг аль талаас нь харс яг зүг байгаад идэг. Тэрнийг арай өргөн томор яг нэг бүхлээр нь харж чадахгүй. Яг нэг юмний хоёр талаас харчаад байгаа л асуудал байхгүй. Тэгэхэд энэ хүн нөгөө талаас харж байгаа юм байна, би энэ талаас нь харж байгаа юм байна гэдэг ийм хүлээн зөвшөөрөл байхгүй учраас тэр нэг бачуурл юм уу бачимдал асуудал үүсэж идэв юм шиг санагддаг. Тэгэхээр хүлээн зөвшөөрлийг би нэг ерөөхдөө ингэж л яри тэнгууд хүлээн зөвшөөрөл чинь ганцхан энэ асуудал дээр биш. Бүх зүйл дээр л байна шүү дээ, тийм. Одоо гэр бүл, найз нөхөд тэг өөрөөгөө бас хүлээн зөвшөөрөхгүй тийм. Ажил амьдрал ерөөсөө бүхэл юм дээр тийм. Тийм. Өөртөөгөө ихнэр нөхөр, аав ээж үе тийм. Бүх зүйл дээр л гарч бүх зүйл дээр ерөөс. Гэтэ хамгийн том хүлээн зөвшөөрлөө хүн хаанаас авах ёстой вэ? Ерөөсөө хүн чинь хоёр хүний харилцаанд донд за асуудал байлаа гэж бодоход тий. Асуудал надч байгаа тэнд хүндж байгаа учраас би эхлээд өөрийгөө л анзаарч мэдэж өөрөөсөө л хүлээн зөвшөөрлөө эхлээд авах. Тэгээ өөрийгөө эхлээд ингээд за би энэ талаас нь харсан юм байна. Энэ хүн маань энэ талаас нь харсан юм байна гэдэг тэр нэг дотоод нэг тунгаалт хийгээд эхлэхээр нөгөө хүн ойлгоод хүлээн зөвшөөрөх асуудал дараад явагдах байх гэж бодож байна. Тэгэхээр хүн хамгийн ихэнд өөрөөсөө л одоо хүлээн зөвшөөрлийг хайгаад тий. За би яг юуг хүлээн зөвшөөрч байна? Юуг хүлээн зөвшөөрдөг юм байна? За тэгвэл би яагаад одоо энийг хүлээн зөвшөөрөд байна тий? Яагаад энийг хүлээн зөвшөөрөхгүй байна? Шалтгаан нь юу вэ гэд одоо ухаад өөрийгөө бас ойлгоно штэ тий. Тийм тэгсэн чинь нэр нэг гоё жишээ байна. Өнөө өглөө би ингээд 8 цагаас нэг ажилтайсан заяа. 8 цагт ажилтай байж хаад нэг ойрд нэг яг сэрүүлэг тавьж яагаагүй зүгээр яг хүссэн цагтаа унтаал хүссэн цагтаа босоод ингээл амьдралын хэмнэл нэг юм болцсон байгаа байхгүй миний хувьд. Тэг өглөө 8 цагт ажилтаа гिचээд тэгээд за өглөө 8 цагаас босоод явах юм чинь гэж бодоод унтцсан чи өглөө хоцорцсон. Тэнгүүт яг тэнд яг өглөө би 8 цагт босох хэрэгтэй байсан гэдэг юм маань болохоор миний өмнөх ажилтай шууд ингээ холбогдоод миний өмнөх амьдралууд ингээ бодогдсон байхгүй ажил дээр. Тэгэхэд бүр амар тийм нэг төгшүүртэй бүр нэг тийм бачууралтай ч юм уу нэг дургу эхлээд бол яг ажил хийгээд эхэлж хад бол дуртай байж байгаа сүүл рүү нөгөө залхна гэдэг шүү дээ тийм нэг дургу болоод эхэлдэг. Яг тэр үе надад санагдсан байхгүй. Тэгээ яасан бэ гэхээр би одоо нэг Европт бас нэг 10 хэдэн жил амьдарсан. Европт ч юм болохоор цаг бол цаг, ажил бол ажил, яг л байх л ёстой гэдэг юм. Тэгэхээр ч бүх юм нөгөө нэг бүр ингээд детальчилж байгаа сте. Жинхэнэ нөгөө нэг хайрцаг гэдэг юм тэнтэй байгаа байхгүй. Минут секундээр тийм. Минут секундээр. Цагтаа бол цагтаа ажлыг хийх цагт нь хийн, дуусгах ёстой цагт нь дуусгана. 7 хоногийн ажлын юм гарна. Тэгээ сарын гарна, жилийн амралт бүх юм ингээд жилийн өмнөөс ингээд бичигдсэн байдаг. Тодорхой. Тэгээ яг тэр үндэл тэр цаг наранд л яг ингэж баригдаж амьдарч байсан үеийн гинт сансан байхгүй.
Тэгэл ёо хуучны юм сэргэнгүүч нь л нэг тийм хуучны бачуур шууд төрж байгаа юм. Тэгээд би яагаад тэр ажилласаа ингээд ерөнхийдөө сүулдэ ингээд гарсан бэ гэхлээр ерөөсөө нэг өөрөө өөртөө тэмцэлдээд дотроо бачуураад байсан байгаа юм. Ямар нэг ингээд гоё ингээд яг өөрийнхөө дураар өөрийнхөө өндөр хүсэл сонирхлоор ажил төрлөө хийгээд мөнгө олоод ямар нь яг ингээд яг цаг наат баригдаад ингээд идэм бэ гэдэг талаар амар бодож ирсэн байгаа юм. Тэгэл за ерөөсөө би ярэ одоо болчихжээ. Урд нь бол сайхан те ажилтай байх шиг сайхан байхгүй, цалин мөнгө төрхтэй байх шиг сайхан байхгүй. Тэгээ сүүл рүүгээ хүн чи яг ингээд залхаад бачуураад ингээд өөртөө тэмцэлдээд тэгэхээр би тэр ажлаас заавал за болжээ гэд би ирсэн байхгүй. Тэгээ яг өглөө яг тэгж 8 цагт хоцорчоод би хаяа ингэж ажилдаа угаасаа хоцордог байсан. Тэр нэг сонин нэг хариуцлага алдсан одоо юу гэдэг тэр мэдрэмжүүдийг шууд авч байгаа байхгүй. Одоо дахиад сэтэрч штэ. Амар сэтэрч гарч иж байгаа байхгүй. Ингээд нэг хэсэгтээ бол ингээд мартагдцсан гэд яваад байдаг. Тэнгүүт өглөө тэр цаган дээр л тэгж мэдгэж байгаа байхгүй. Тэгээ одоо би яг яаж нэ гэхэлэр яг өөрийнхөө хийж чадах сонирхолтой юмыг мөнгө олох юмтайгаа бүх юмаа ингээд зохицуулж явах тал руугаа ингээд боддог болсон байхгүй. Тэгэхгүй хүмүүс чинь нэг ингэдэг штэ. Нэг ажиллаа хийгээл нэг бол нэг дуртай юмд ахиж цав гаргаал. Тэгэл гэр бүл гээл ингээл 2 3 хуваагдаад байгаа байхгүй. Бүгдийг салгачаад байна тий. Бүгдийг салгачаад байна. Тий. Тусдаа л байх хэрэгтэй юм шиг бодоод. Тэгэхээр энэ ер нь бол цаашдаа яах вэ? Миний л одоо ингээд бодлоор болохоор би дуртай юмнасаа мөнгө төгрөгөө олдог. А миний гэр бүлийн хүмүүс буюу хүмүүс мань ах дуу нар одоо юу гэдэг тий. Тэр бүгдийг мэддэг, хүлээн зөвшөөрдөг, ойлгодог. Тийм байх юм бол тэнд нэг жинк гэрэлтэн гэдэг чинь одоо бадарна гэдэг шүү дээ тий. Яг тэгэх гээд байгаа хөөх. Тэгэхээр таны хувьд тийм хайрцаглагдсан, цаганд баригдсан тийм юмыг хүлээн зөвшөөрдөг үү? Тийм гэсэн үг. Тэр бол угаасаа надад нэг ямар нэгэн асуудал, бачуурл үүсгээд байгаа учраас би тэрнээсээ одоо ингээд татгалзаж эхэлж шүү дээ. Юунд өнөөдөр бид нар зориодсон гоё эрх чөлөөтэй, аз жаргалтай тийм сайн сайхан амьдралыг бид нар хүсч мөрөөдөж байгаа. Тэрүүнд юу сад болоод байгаа. Тэгэхээр яг барьсан хайр царлагдсан одоо нэг тавгуудуулах юмнууд байгаад шүү дээ. Юм нэг туугдаад байгаа юм шиг тий. Цаг хугацаанд оролдоод шүү дээ. Цаг хугацаанд туугдаал тэгэл яг ингээл ажил дээрээ одоо ингээл нийт ингээл нийгмийг ингээл харангууд чинь амар уралдсан, яарсан, бачимдсан хүмүүс харагдаад байгаа байхгүй. Яг одоо миний нүдээр. Тэгэхэд би одоо яг яах вэ гэхэлээ би яг өөрийнхөө яг хийх ёстой юм дээр төвлөрөөд цаг нарт баригдахгүй одоо юу гэдэг нь чөлөөтэй байх тийм эрмэлзэлтэй. Хүн болгон л угаасаа тийм шүү дээ. Тэгэхээр одоо яг тэр өмнөх одоо ажил тий цалин мөнгө одоо орчин нөхцөл юу гэдэг тэр нь хамаарахгүйгээр би энд дургүй юм байна. Би энд ингээ ажилланараа ингээ өөрөө зовгаад байгаа юм хүлээн зөвшөөрсөн ба шүү дээ. Тий. Тэгээ тэр хүлээн зөвшөөрлийг авснараа эргээд бас нөгөө ухаарлал нь орж ирээд тий. Тэнгүүт би тэгвэл юунд дуртай ингээд бас өөрийгөө хайж эхэлсэн ба шүү дээ. Яг тэгэл явж байгаа гэсэн. Одоо тэгэхээр цаг наргүй тэгээд дургүй ажиллаа хийж байгаа хүмүүст нэгтэй би юу хийгээд байна гэд нэг жоохон бодох те өөртөндөө цаг гаргаад. Гэтэ бас эсэргээрээ заяа. Яг тэр юмд баригдаж ажил хийдэг те тэгж гараас нь юм гардаг, бүтээмжинд тэгж гардаг бас хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр яг хүмүүс яг аль газар хаана би хүлээн зөвшөөрөх чадахгүй нэгдэг айгуусан. Тэр хүн тэр ажиллаа хийгээд яг тэрүүгээрээ ингээд гоё байдаг бол тэр хүн ил зүг байгаа хөөе. Тэгэхээр хүн өөр гэдэг чинь л юм л тий. Тий. Одоо чи миний хувьд болохоор би хитрхи чөлөөтэй байхаар одоо хитрхи ингээд төр зүрийн аз жаргалыг мэдрэх юмруу ингээд тэмүүлээддэг юм байхгүй. Одоо юу гэдэг аялал зугаалга амралт эсвэл хайртай хүмүүстэйгээ байх цаг зөөх тий. Тэгээд найз нөхдөйгөө уулзах. Юу гэдэг юм. Тэгээд тэрэн лугаа их анхаарангууд нь амьдрал мэдээж авахгүй шүү дээ надаа. Амьдрах мөнгө хэрэгтэй байна тий. Аргын амьдралыг цааш нь явуулах хэрэгтэй. Тэгээд ядчил өдрийнхөө хоолны мөнгө
эрхлээд байгаа мөнгөийг олдог байх хэрэгтэй. Болоод штэ. Тэнгүүт би яг сая хэдэн сарын хугацаанд яг одоо ажилгүй байж утсан гэх юм уу? Ингээд яг чөлөөтэй байж утсан гэх юм уу? Хинээс ч хамааралгүйгээр дуртай аймаа одоо цаг зарцуулаад. Тэнгүүт би эсэргээрээ юмд баригдаж үн цэнийг ойлгож өөрөөс гарч байгаа юмыг яг тэр цаг хугацаанд багтааж гаргаж тэрнээсээ кайф авдаг. Тийм хүн багтдаг байхгүй. Өглөө би эрт босоод ажилдаа очиод хамт ажиллаж байгаа хүмүүст яг нэг зорилгын төлөө хамтдаа жаргал зовлонгоо туулаад тэрнийхээ ард гараад үр дүнгийн мэдрээд сэтгэл ханамжтай байгаад эргээд орой гэрт сэтгэл хангалуун очиод хоолоо идэх надад бүр амар кайфтай гэх юм уу. За тэгээд хүлээн зөвшөөрөл маань бас өөрөөсөө гадна бусадтай харьцах харилцаан дээр бас гардаг тий. Тэгээ одоо ялангуяа найз нөхөд төр уул нь бид нар чинь ингээд одоо энэ хорвоо дээр мэдлээд цэцэрлэг сургуульд яваад ингээд нийгмийн янз бүрийн харилцаанд ороод тэгээд яг өөртөөгөө нийцтэй хамт байхад ингээд тухтай хамтдаа ингээд аягүй гоё нэг мэдрэмжийг авдаг, хамтдаа хөгжилдөж чаддаг. За зовсон цагт яг тэр зовлонгийн ойлгоод тэр найз нөхдөд хамт байдаг ч юм уу те. Тэгээ хамгийн гол нь яг бид нар өөртөө сонгоод тэр хүмүүстэй найзалж байгаа. Тийм харилцаа байна л да. Гэтэл зарим тохиолдолд муу найз байгаад байна тий. За барыг энэ хүн болгонд байдаг гэж магадгүй. Сайн найз гэж байна, муу найз гэж байна. Сайн найз хэрнээ бусад хүмүүс тэр хүн муу харагдаад байж болно шүү дээ. Магадгүй муу найз байгаа хэрнээ бусад хүмүүс тэр хүн сайн хүн байж харагдаад байж болно шүү дээ. Тэгээ ингээ бодонгууд л тэр хүн үнэхээр сайн хүн байгаад яагаад чиний хувьд муу найз болчихвоо гэдэг нэг асуулт гарч ирж байна. Тэгэнгүүт би тэр хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байхгүй. Одоо муу зан чанаруудыг би хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Тийм болохоор би ингээ муу юм л байн гараад байдаг. Тэгсэрнээ өөрөө сонгоод найзалсан тий. Тэнгүүд эсэргээрээ тэр хүнд ч амар төвхтэй ингээ муу муухай хараад дуудуулаад тэр мэдрэмжээ мэдээж хүн мэдрэнэ. Янз бүрийн юмнаас ингээ харна тий хандлагын ч гэсэн ингээд харна штэ. Тэгээд эсэргээрээ нөгөө одоо би өөрөө тэрийг муу гэд ингээд найзлаад байгаа. Тэнгүүт тэр хүнд ч тэр надад ч тэр аль аль нь аюу хэцүү харилцаа байдаг байхгүй. Яг гоё найзлаад одоо нэг яг жаргалтай байгаа тэр мөчүүд нь яг хэдэн хувьтайгаа тий нийт одоо хамт өнгөрүүлж авах хугацааны ихэнх нь тийм зовлонтой бие бинаа шүүсэн тий одоо гоочсон тэгэл чи мууг нь харж ингээд чи мууг нь бодож ийн л гэсэн үг байхгүй. Тэгээ хайрын цаг хугацаа. Тэгээ явуулж ихээр нэг явуулж чаддгүй шүү дээ нэг сайн болох гээд байт юм уу? Эсвэл яг хүлээн зөвшөөрөхгүй байгаад байна уу? Яг ямар шалтгаан байна те? Тэгвэл яг хүлээн зөвшөөрлөг найз дээр бол яг амар том руу харагдаж байгаа байхгүй. Гэхдээ үнэхээр тэр хүн муу бол чи мууг нь мэдчихэл хүлээн зөвшөөрчлээ. Тэгээ чи мууг нь хүлээн зөвшөөрөх сайн угаасаа чамд харагдана. Угаасаа хүн болгон сайн муу зан чанартай. Тэгэл найзлал явал та тий. Үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй амар хэцүү дарамттай тий. Нэг хүний эрхэлт байгаа юм шиг тийм мэдрэмж авдаг бол үнэнгээ шударгаалал зайгаа авч чадвал асуудалгүй байхгүй. Тэрсээ тэрхүү хорвоо ертөнц ууж юм тий. Нэг учир хүмүүс зөндөл байгаа шүү дээ. За найз нөхдийн хувьд юм байт юм байж. Энэ гэр бүл болж байгаа улсууд ихэндээ их гоё идэх тий. Тэгж байгаа л нөгөө нэг жинхэнэ нөгөө нэг дурлал хайр майр нэглэл яваал дандаа нөгөө биенийхэн сайн талыг хараад сайхан гэрэлж байгаа шүү дээ. Тэгээ явж ангуудаа сүулдэ нөгөө нэг яг цуг амьдраад эхлэхэр чинь хүмүүсийн чинь нөгөө юунууд гарч ирнэ. Одоо нөгөө жинхэнэ зан нь жинхэнэ яг цаад тий яг л бүтэн дүрээрээ гарч ирнэ. Өмнө нь бол яг хөө тий нэг тал цухал юмнууд нь гарч ирээд сайхан байгаад шүү дээ. Тэнгүүдээ цаад хүний нөгөө нэг жинхэнэ нөгөө бүтнээрээ сайхан зан чанарууд нь гарч ирнэ. За тэн дээр хүмүүст хооронд нь асуудал үүснэ. За энэ тохиолдолд зарим нь сайхан
тэрнийг ойлголцоод хүлээн зөвшөөрөөд тэгдэм байх, ингэдэм байх гэ хоорондоо ярилцаад явж байгаа сайн гэрүүлүүд байна. Ихэнхдээ жоохон бас асуудалтай гэрүүлүүд байна. Зарим нь бол тэгээд салчлаа л та тийм. Тэгэхээр энэ бас л нөгөө хүлээн зөвшөөрөх, ойлгох тийм ийм асуудлууд байгаа дээ. Энэ тал дээр сайхан ярих. Жишээн дээр ерөнхийдөө ингэж ярилцаж бол илүү ойлгомжтой. Тэрнээс бол тийм хүлээн зөвшөөрөл гэдэг ингэж ярихлаар яг нэг үгний цаад яг утгах нь бас зарим хүнд ойлгохгүй юм шиг санагдаад байна надад. Яг одоо ингэж эрэгтэй эмэгтэй хоёр хүмүүсийн харилцаа шүү дээ, тий. Шохоорлолоос эхэлж байгаа шүү дээ, тий. За шохоорлох. Зарим нь бол ингэж айгу хүчтэй дурлалаас эхэлж байна, тий. Миний зүгээр өнцгөөс бол бүх харилцаа тэгж эхэлж байгаа. Тийм учраас ингээд цаашдаа хамт бай. Би тэр хөнгөө бол амьдрч чадахгүй. Би нүнтэй сууж ингээд гоё үр хөвгтэй болоод гэр бүлээ үүсгэнэ гэл те. Тэр цаашдаа бодлоод мэдээж гарч ирж тэр гоё мэдрэмжээс. Тэгэд яг тэр мэдрэмжээ аваад явж явах хугацаанд ихэвчлэн яг тэр хүмүүсээ нөгөө үерхлийн хэмжээнд явж байгаа юм байна л да. Нөгөө өдөрт нэг өсрээд нэг 5-6 цаг урттай тий. Эсвэл бүтэн нэг өдөр байлаа гэхэд тэр хүн яг нэг өдөр яг өөрийнхоороо байсан үгүй юу? Тэ? Эсвэл нэг багтай харьцаатай нөө. Эсвэл үнэхээр ингээд өөрийнхөө хамгийн гоё дүрээр хамгийн сайхан зан чанараа гаргаад байна уу гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэнгүүт үерхэл чинь яг тэр хүнийг танихад одоо арай тутмаг байгаад байна шүү дээ. За тэгээд нэг хамт амьдрал үзээчээ гэл одоо нас явсан ч юм уу арай нэг ашир хүмүүс нэг тэгдэг шүү дээ. Хамт амьдрал үзэж тэгэхэд хоёр тааш тохирох нь ингээд угаасаа тодорхой болно гэдэг. Тэгээ амьдрч хамт амьдраад үзэхээсээ өмнө ч юм уу эсвэл яг хальт үзэж байгаа эсвэл яг нэг жил 2 жил амьдраад гэдэг юм уу те тэр хугацаанд хамт амьдрахаар бас яг ижлэх нөгөө 100% төрөн гарч ирэхгүй шүү дээ. Яг хувь мэдээж үснэ. Тэгэнгүүт за энэ яг л миний хайж исэн хүн байна гэх нөгөө мэдрэмж нь байгааддаг. Авааддаг. Тэгээ явж итэл сүүлдээ нөгөө хүний чинь ганц нэг муу зан те дутагдлууд нь харагдана. Тэгээд яг ингээд байнга л ингээд хайрын кинонд гардаг шиг тий бие биентэйгээ наалтал эргэлтэл тоглол байхгүй шүү дээ. Амьдрал ингээд санхүү мөнгө тэгэл бие биенийхээ яг эрхчлөөнд халтж ийн үгүй юу гэдгээс ахалт айгүй олон асуудлууд гарч ирнэ. Тэгэхээр нөгөө хүн чинь ямар нөхцөлд ямар зан гарах гэдэг нэг бүх юм гарч ирнэ шүү дээ. Тэнгүүд чи юм хүн байгааг үздэй. Би чаа юм гэж бодоагүй. Эсвэл чи ингээ өөрчлөгч гэдэг ингээд нөгөө зөрчил нь үүсч эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр зөрчил үүсч эхлээд явж гинэ гэдэг чинь хүлээн зөвшөөрлөхүүл яваад ан гэсэн үг байхгүй. Би ийм гэж бодсон. Гэтэ энэ хүн ийм байна. Тэгээ хүлээн зөвшөөрөхгүй болохоор хоёр биенийгаа шууд ингээд одоо шүүмжилж эхэлж байгаа. Шүүмжилж. Тэнгүүтлээ нөө дотор нь одоо би ийм л хантай болно, ийм л хүн гэж бодож исэн гэдэг нь анхны сэтгэлээ шүү дээ. Тэрнээс нь зөрөөд өөрчлөлтөд эхлэхээр нөө хүлээн зөвшөөрлөө авахгүй болохоор угаасаа ингээд токсик харилцаа үүсэж эхлээд аль альнийгаа зовоож эхэлж байгаа байхгүй юу? Хэрвээ яг тэрийг ингээд хүлээн чинь анхных нь юм байсан, одоо юм байна. Яг угаасаа энэ хүн юм байсан юм байна. За би нэг одоо л таньж байгаа юм байна. Одоо л яг цаг хугацааны юм байна. Болох ёстой юм болж байгаа юм байна. Энэ хүний зан чанар угаасаа юм байна. Гэхдээ би нэгэн сонголтоо хийсэн. Би энэ хүнгүүгээр амьдрч чадахгүй. Би энэ үнэхээр хайртай. Гэт тийгүүт хүлээн зөвшөөрч явчихж байгаа байхгүй. Тэгээд насан туршийн хамтдаа жаргал зовлон бүх зүйлээ ингээд туулаад явж штэ тий. Тэгээ нэг одоо хоёр хүн ингээд за ингээд сайхан ингээд нэг гэрт ороод тэгээ одоо энэ асуудлууд ингээд гарч ирж штэ тий. Энэ дээр бас нөгөө гэр бүлийнх нь нөгөө өссөн орчин ба штэ. Тэр хүүхдийн тэр хүний өссөн орчин ондоо нөгөө хүнийх нь өссөн орчин ондоо учраас тэр чинь нэг тэр өссөн орчны нөгөө нэг өссөн тэр нэг хүмүүжил одоо нийгмийн байдал ч юм уу тий сургууль гэж янз янз нөлөөлж байгаа шүү дээ найз нөхөд. Өөр байгаад байгаа байхгүй. Тэр мөрний ч гэсэндээ ингэж хараад ойлгоод хүлээн зөвшөөрөх юм бол тэнд бас л ойлголцохын тулд хүлээн зөвшөөрөл гэдэг юм байна. Хүлээн зөвшөөрснөөрөө бид нэр юунд хүрэх юм бэ? Тэгвэл нэг нэгэ хүлээж ойлгох
тайван байх юм руугаа орж байгаа. Хүлэн зөвшөөрөхгүй болохоор л нэг асуудал гарч ирдэг. Тэгэхээр хідүүлээ ямар ч л байсан би яг юуг нөгөө хүлэн зөвшөөрөөд байна. Юуг нь хүлэн зөвшөөрөхгүй байна гэд яг өөрөөгөө ажиглах нь шүү дээ. Тэгээ хүлэн зөвшөөрөхгүй байгаа нь одоо бидний өнгөрсөн туусна алдаануудаас болд юм уу тий. Бас тэрэнд өөрт нь асуудал шүү дээ тий. Одоо хүүхд тасны трама юм уу? Эсвэл үнэхээр яг тийм ижлэхэн хүн байгаад гомдоогоод тий шархалт болцсон уу гэдэг шалтгаанаа олчих юм бол тэр хүн аяанда хүлэн зөвшөөрөх байхгүй. Яагаад тэгэхээр тэр хүлэн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь чамд байгаа учраас. Энэ хосын харилцаан дээр нэг бас нэг юм би сонсчихсан байхгүй. За хоёр талаас ингээд биевнийхээ ингээд хүлэн зөвшөөрөх юмнуудыг ингээд бичээд. За би энэ чинь ингээд хүлэн зөвшөөрнө. Хүлэн зөвшөөрөө хоёр талаас бүр хүлэн зөвшөөрөхгүй байгаа асуудлыг бас бичдэг гэж байгаа. Тэгээ тэрүүн дээрээ ярилцдаг. Тэгээд одоо ярилцахаар яагаад хүлэн зөвшөөрөхгүй байгааг шалтгаанаа бас ингээд ярилцсангууд ойлгох нь шүү дээ. За миний нөхөр, миний эхнэр яг ийм шарх авсан учраас энийг үнэхээр хүлэн зөвшөөрч чаддгүй юм байна. Тэгэхээр би л энийг ойлгоод өгье. Тэгэхэд тэр нэг хүлэн зөвшөөрөх асуудал болж хүртэл арилаад тэг би нэг 100% хүлэн зөвшөөрөд явна гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо энэ хүлэн зөвшөөрч бид нар ингээд яг хэрүүл маргаа их төр хөтэлтэй. За бид нар ч ингээ хоёлаа хасдаг шүү. Хоёлаа түргэн хааштай шүү. Тэр битэр яг тэр түргэн зан гаргачаа тэр мөч ингээд хэсэг хугацаанд болдог. Тэр хугацаанд л ингээ бие бинийгаа бариад хоёр тишээ бие бинээ харахаа болчих. За тэгээ тайвширчин тэр чинь хурдан гарч байгаа юм чи. Тэгээ эргээд яг тайван байх тэр эргээ ярилцчих. Тэгэхээр бид тэр асууж шийдэгдэж юм байна гэдэг ч юм уу. За тэгэхээр энэ мэт одоо бидний өдөр тутмын одоо амьдрал дээр хүлэн зөвшөөрөл маань ерөөхдөө ингээд өөр хүмүүстэй бүр өөр дээрээ өөр нөхцөл байдалд өөр цаг хугацаанд ингээ байнга тулгардаг хань. Тэгэхээр хамгийн одоо чухал зүйл нь гэвэл өөрийгөө хүлэн зөвшөөрөх юм. Өөрийгөө хүлэн зөвшөөрт өөрийгөө ойлгочхоор бусдыг хүлэн зөвшөөрөх юм. За бүх зүйлийг хүлэн зөвшөөрөхөөр чи аяанда өөрийгөө ч тэр бусдыг ч тэр ингээд хайраар харна. Яагаад тэгэхээр тэр хүмүүсийг ойлгоод өөрийгөө ч ойлгоод ирэхээр одоо бүх асуудал биш те. Түүний хариулт гаргалгаа нь ус ингээ харагдаж эхэлнэ. Тэгэхээр бидний амьдралд хүлэн зөвшөөрөл бол маш чухал зүйл юм аа. Тэгэхээр бүгдээрээ дороо өөрийгөө болон өөрийнхөө эргэн тойронд байгаа одоо хүмүүсээс яг хүлэн зөвшөөрлөө яг авсан уугүй юу гэдэг дээрээс тунгаан бодоод үзвэл одоо юмны муу тал сайн тал нь юмны асуудал нь шийдэл нь харагдана. За тэгээ өнөөдрийнхөө подкастыг дуусгах уу? За нэг юм сөөдөр бол гэгэрүүгээ гэрэл юм. Хүлэн зөвшөөрөх бол тэр гэрэл рүүгээ алах анхны алхам юм аа гэдэг үгээр